Сайн уу? Чи гайхажсэн уу? Яагаад адилхан тооны атом агуулдаг хэрнээ элемент бүрийн нэг моль нь өөр жинтэй байд юм бол? Жишээлбэл 1 моль хүчил төрөгчийн масс нь 16 г байхад 1 моль нүүрс төрөгчийн атом нь 12 г байдаг. Яагаад юм гэхээр төсөөлж заяа. Би чамд нэг мөнгө, нэг баллуур харуулах юм бол нэг баллуур нараа хүнд те. Яагаад гэх юм бол энэ хоёр адилхан зүйл биш учраас зүгээр л баллуур нь арай илүү хүнд. Элементүүд төр ч гэсэндээ яг тэрнтэй адилхан. Атом болгон адилхан жинтэй байдаггүй учраас 1 моль элемент бүрийн жин нь өөр байдаг. Жишээлбэл яг саяны миний дурдсан 1 моль нүүрс төрөгч 12 г байхад 1 моль хүчил төрөгч 16 г байдаг. Ягаад тийм учраас моль нь бол зүгээр л яг тоолж байгаа хэлбэр нь жишээлбэл нэг багц гэж байгаатай адилхан. Нэг багцанд 10 шиг байгаа шүү гэж байгаатай адилхан. 1 моль гэдэг нь яг химийн хувьд багцын байна элементүүдийн хувьд тийм учраас яг ийм хэмжээний тоог агуулдаг байхгүй. Баяр таа. Тулсан гэж найдаж байна.